Яг одоо энэ ТV-гийн сурвалжлах баг Баянзүрх дэргээ 21-р хороонд оршин суугаа Сэлэн сайхны дээрээдэн Сэлэн сайхан 0-16 насны 8 хүүхэдтэй өргөдлөхөөс эмэгтэй юм. Тэрээр бага насны хүүхэдтэй учраас олон цагаар ажил хийх боломжгүй. Өөрийн боломжоор одоо дэлгүүр болон цайны газруудад цэвэрлэгээний ажил хийж одоо өдрийн хоолой залгуулдаг байна. Ядуу байж болно. Гэхдээ савангийн мөнгө олддог юм шүү дээ гэж тунгалаг бүсгүйн хэлсэн үг олон хүмүүсийн дархинд болоод зүрхэнд хүрсэн. Энэ л үгийг өөрийнхөө амьдрал даруухнаар мөрдлөг болгож байгаа бүсгүй бол Сэлэнг сайхан. Тэрээр 8 хүүхэдтэй. Түүний хамгийн бага хүүхэд нь 6 сартай бол 2 том охин нь барилгын коллежид суралцдаг. Сэлэнг аймгаас 3 жилийн өмнө хотод шилжин нэрсэн. Аймгийнхаа мэрэгжил сургуульд үйлдвэрлэлийн төвийг барилгын засал чимэглэгчнэр төгссөн. Эзэмсэн мэрэгчлэрээ 8 хүүхдийнхаа хоногийн хоолыг тасалчихгүй ажилдаг гэсэн. Хүүхдүүд маань өртөлгөөс 8 хүүхэдтэй. Том охин 2 охин маань оюутан. Том 2 охин маань оюутан. 3 хүүхэд маань 102 сурдаг. 5 дугаар анги, 3 дугаар анги, 1 дугаар анги. Тэгээ энэ маань одоо цэцэрлэгийн оронтой байхгүй гэдээ авахгүй байгаа. Тэгээд 4 настай хүүхэд минь одоо 202 дугаар цэцэрлэгт явдаг. Тэгээд ингээд баг маань ингээд 6 сартаа гэртээ байдаг. Одоо энийгээ харангаа. Тэгээ яг барилгын засал чимгэл компаниар ажил хийдэг. Тэгээд үлдээх өв хөрөнгө надад байхгүй ч үр хүүхдээ Монголдо хэрэгтэй хүн болгох гэж хичээж л яваагаа тэрээр энгийнээр ярих нь сэтгэлдээ ямар ихийг бодож агуулдгийг илтгэх мэт санагдсан. Хүүхдийнхээ сургууль цэцэрлэгийг завсардуулахгүй тулд засварын ажил зогссон үед жижигхэн цайны газруудад цэвэрлэгч, аяг тавг угаагч гэд олдсон ажлыг гололгүй хийдэг гэсэн. Өнөөдөр хэцүү байгаа ч маргааш үр хүүхэд минь өсөө тэрхийн цагт ижигээ тэтгэнэ гэж ирээдүйн тухай гэгээнээр төсөөлөн тэрээр ярьсан. За махан байдаг өнөөдөр хурдан авахгүй ингээд сууж байгаа бид нар. Тэгтээ хамаагүй. Би бол хизээж амьдралд гутрахгүй, тийм ээ? Хизээж гутрахгүй амьдралд би өөрөө баян. Өнөөдөр мөнгө авахгүй ч гэсэн би гараад ингээд 10 ураагаар ажиллая гэд мөнгө олчихно, тийм ээ? Мөнгө олчихно. Тийм учраас хүүхдүүдэд би дааруулахгүй хоосон ч гэсэн надад галд байна. Тэгээд би өөрийн гисэн гэртээ олчих яг үгүй хүүхдтэйгээ мөнгийг би сард төрөөсөндөө өгчдөг. 50,000 гэртээ өгдөг, 30,000 тогондоо өгдөг, 20,000 айлын хашаанд өгдөг. Одоо байгаа гэрээ сарын 50,000-аар түрээсэлдэг. Айлын хашааг харангаа гэр түрээслэн амьдардаг. Хороондоо газартай болох хүсэл тавьсан ч одоо хүртэл хариу үгүй. Олон хүүхэдтэйгээд ундуу сундуу байгаа зүлэмгүй. Хизээч сэтгэлээр унж болохгүй. Хэрэв унал өвчин ороо нь үр хүүхэд минь өснө гэж Сэлэн сайхан бүсгүй санаашрал бусдад нэгийг бодогдуулах бизээ. Тэгтлээ манад нөгөө нэг эмэгтэй ингээд хүүхдүүдээ давуулж орж иж хоол иддэг. Хоол идэхдээ яхаа мантун бууз иддэг байхгүй юу. Тэгэл нэг өдөр бол нэг 4 хүүхэдтэй жохон 4 хүүхэдтэй орж ид мантун бууз 5 цагийн үед байсан баха мантун бууз идчихгээд тэгээд за өнөө орооны хоол энэ шүү та нар ингээд энүүгээр хонороо ээж нь одоо та нарыг хүргэжчихэд ажилдаа явуул шүү гэсэн байхгүй юу. Тэрний дараа нь бас орж ирсэн. 2 хүүхэдтэйг оржлоо 3 хүүхэдтэйг нь оржлоо. Тэгээ би асуусан байхгүй чийдээ хүүхэдтэй гэсэн 8 хүүхэдтэй. Тэгээ өргөдөл холсон эмэгтэй би одоо нөхөр байхгүй. Тэгээ би барилгын ажил хийдэг гэдгсэн. Бусдаас захим шүлжээгээр дамжуулан тусламж үйл нэхэх даруухан зан. Хүмүүс миний амьдралыг мэдээд туслая л гэдэг юм. Бусдад буруу саналгүй даалгасан ажлыг нь итгэл алдахгүй цаг тухайд нь хийчихдэг болохоор буйн нь нэрж байна гэж би боддог гэж бүсгүй биднийг үтсэн. Энгийн нэгэн амьдрал. Гэхдээ монголчууд бид ядарснаа өргөдөг, задарсандаа сургаал харилдаг илгэмсүү ард түмэн. Энэ ч утгаар NTV телевиз болон Time цэг сайтынхантай хамтран сэтгэлийн хандив өргөх тусламжийн гараа сунгах хэн бүхэнтэй бид нэгдэх боломжтой.